Би өөрийнхөө бичсэн зоригтой амьдрах нь гэдэг номонд маш онцгой айцуудын талаар бичсэн боловч бас хангалттай биш байгаа. Та магадгүй тиймээ хизээч бодож байгаагүй айцуд байна л шүү гэж бодож иж болох юм. Тэгэхээр хүмүүст байдаг хамгийн их айдаг зүйл юу вэ? Нэг удаа манай ажилчид хүмүүсийн хамгийн их анхаарал хандуулдаг асуудлуудын талаар офис дээр санал асуулга хийсэн. Тэгээд би нэг ийм асуулт оруулах хэрэгтэй байх гэж бодоод хэрвээ бурхнаас асуулт асуух боломж гарах юм бол та юу асуух вэ гэдэг асуулт оруулсан. Хэд хэдэн хүн би хангалттай эсхэл асууж мэдмээр байна гэж хариулсан. Тийм ээ. Бид бурханд хайртай. Бид альва зөв зүйлийг хийдэг. Бид үгийг судлахыг хүсдэг. Бид залбирахыг хүсдэг. Харин муу ёрын сүнснээс ирсэн нэг худал зүйл нь чи хизээч хангалттай биш. Чи хангалттай залбираагүй. Чи хангалттай судлаагүй. Чи хангалттай өгөөгүй. Чи хангалттай сайн эхнэр байгаагүй. Чи хангалттай сайн ээж бишээ. За тэгэл бүр чи зөв цагтаа хангалттай сайн иддэггүй шүү дээ гэх мэтчлэн хангалттай биш гэсэн зүйлүүдээр үргэлжилж яадаг. Нэг зүйл хэлье. Бурхан ингэдэггүй юм. Тэр хааны газар цаас харандаа барьж суугаад таны юу хийж байгааг бүртгээд чи энийг зөв хийлээ, энийг буруу хийлээ. За энийг зөв хийсэн. За харин тэр чин буруу шүү гэж хөтлөө сууж идэггүй. Тэр бидний алдаа завхарлын төлөө өөрийнхөө Есүс Христийг илгээсэн юм шүү дээ. Энийг л бид сайн санаж явах ёстой. Би энэ үннийг мэдсэндээ маш их баяртай байдаг. Тэгээд ч өглөө босонгуудаа бурхан минь би танд хайртай. Би өөрийн чадах чинээгээр хамгийн сайныг өнөөдөр үлдэх болно гэж хэлдэг болсон. Харин өмнө нь би юу ч хийсэн энэ хангалтгүй байх болно гэж боддог байсан юм. Хэрэг бид хангалттай байсан бол бидний оронд Есүс Христ нас барах хэрэггүй байсан юм. Хангалттайгаас илүү нэгэн бол зөвхөн Есүс Христ. Бид хангалттайгаас илүү бурханд эзэнд үйлчилдэг. Хуучин гэрээн дээр гардаг түүний нэрийн нэг нь Эл Шадай. Бүхнийг хангагч, хижээгч. Бурхан бол хангалттайгаас илүү нэгэн. Бурхан үнэхээр арай ядан байдаг биш. Харин хангалттайгаас илүү нэгэн гэдгийг бодохдоо үнэхэрийн талархлаар дүүрэн байдаг. Тиймээс та өөрийгөө хангалттай байсан эсэх талаар одоо тайван бай гэж хэлмээр байна. Яагад гэвэл би та нарт энэ талаар баяр хөөртэйгээр хэлж. Энэ бол миний амьдрал үнэхээр асуудал болж исэн зүйл юм. Яагад гэвэл би маш олон жилийн турш аавда хүчирхийлүүлж исэн. Бэлгийн хүчирхийлэл байсан. Энээс болоод би өөртөө итгэх итгэлээ алдчихсан байсан. Дараагийн шалтгаан нь би төрөлхөөсөө ажилсаг. Би маш хүчтэй холорик зан чанартай. Тиймээс би альва хийсэн гүйцэтгэсэн ажлаасаа их урам зориг авах хангалттай нэгэн байсан учраас би үргэлж юу хийснээрээ үнэлж, хийсэн зүйлээрээ хинбэ гэдгээ дүгндэг болчихсон байсан. Би сайн гэр бүл төсөөгүй. Тийм болоод ч тэр өөрийнхөө үнцэн урам зоригийг аав ээжээсээ хизээч авч үзээгүйгээр барахгүй. Надад аав ээж минь бурхан надад хайртай гэдгийг хэлж өгөөгүй. Би мдээгүй өссөн. Үнэн чанартаа бид бүгдээрээ үн цэнтэй гэдгээ мэдрэхийг хүсч байдаг. Үнийг хэлэхэд үн цэнээ мэдрэхгүй бол бид ер нь амьдрч чадахгүй байхаа гэж би боддог. Өөрсдийнхөө үн цэнийг зөв газараас олж чадахгүй бол буруу газараас хайж эхэлдэг. Би өөрийнхөө үн цэнийг ажлаасаа хайсан. Маш олон хүн өөрийнхөө үн цэнийг ажлаасаа хайдаг гэж би боддог. Маш олон хүмүүс өөрсдийгөө батлан харуулахыг оролддог. Хүн бүрл би үн цэнтэй гэж өөрийгөө харуулах гэж хичээж өөрсдийгөө хямрааж идэг. Тиймээс би маш их ажилласан. Ажиллаа л эсэ. Эцэст нь би шаргуу ажиллаж чадахгүй юм байна. Ингэж ажиллах тусмаа би өөртөө асуудал нэмж байгаа юм байна гэдгээ ойлгосон юм. Зөвхөн энэ ч биш. Ажлаас өөр юу ч хийгээгүй байгаагаа хараад эцэст нь тийм ээ миний хийдэг зүйл бол ажил юм байна гэж мэдэрдэг учраас би ууртаа олсон. Тэгээд би энэ бүх зүйлээ хажуу тийшээ тавихыг хүссэн. Надад хичнээн шургуу ажилласан ч хизээч би хангалттай байж чадахгүй тийм мэдрэмж төрдөг байсан. Тэгээд би өдөрт хичнээн зүйлийг хийх ёстой гэж бичснээс үл хамааран өдрийн төгсгөл би зарим нэгийг нь үлдээж байхад суралцсан юм. Тэгээд би ажлын тэмдэглээ аваад түүнийг хараад тийм ээ би хангалттай ажиллаагүй байна гэж боддог болсон юм. Юу гэж? Харин өнөөдөр би та нарт энэ бүгдээс чөлөөлөгдсөн гэдгээ зарлан хэлж байгаадаа би үнэхээр баяртай байна. Би чөлөөлөгдсөн. Үүн шиг та ч бас чөлөөлөгдөх болно. Бурхан таны юу хийснийг тэмдэглэж хөтгөлдөггүй. Та бурхны өмнө зогсох нь таны юу хийсэн дээр суурилж биш. Харин Христ таны юу хийсэн дээр түүн доторх таны итгэл дээр суурилдаг юм. Тиймээс та бурхан таныг удирдахыг зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ хин нэгэн рүү хараад таны хийж байгаа зүйлийг би ч гэсэн хийж явах ёстой гэж хэлэх хэрэггүй юм байна гэдгийг ойлгож аваарай. Тийм биз дээ. Хүн бүр өөрөөр бэлэг авьяастай, өөрөөр нэгүсэлтэй. Бүтэн цагийн ажиллаа хийнгээ 3 хүүхдээ өсгөх чадвартай ээжүүд байдаг байхад иймэрхүү ажлыг амжуулж чаддаггүй өөр нэгэн ээж байж ах жишээтэй. Тэгэхээр та юу гэж? Энэ та тэднээс дутуу юм уу? Эсвэл нөгөө хүмүүс илүү үнцэнтэй та юу хийж чадахгүй байгаа гэсэн үг биш. Харин энэ бол зүгээр л та тэднээс арай өөр. Бурхан таныг хийгсэн зүйлийг л та хийх хэрэгтэй. Танд өгөгдсөн нэгүсэл дотор амьдрах хэрэгтэй болохоос биш. Бурханы бусад хүмүүст өгсөн зүйлийг анхаарах хэрэггүй гэсэн үг юм. Тэгэхээр би бол нүүр царай төрлийн хүн юм. Юу гэсэн үг вэ гэхээр зурагтаар хүмүүр намайг хард. Би энэ үйлчлэлийн нүүр царай болдог гэсэн үг. Гэхдээ миний нөхөр энэ үйлчлэлд надтай ижил хэмжээний үүрэг хариуцлагатай. Маш чухал хүн. Тэр харин
зүгээр л аливаа зүйлийг заахад дуудагдаагүй. Энэ үйлчлэлийг анх эхэлж байхад Дэвийн хувьд нэлээд хэцүү байсан. Тэгээд Дэв залбирч эхлэхэд Бурхан түүний зүрхэнд хэрвээ чи миний өгсөн нэгүүлсэл дотор байх юм бол чи үргэлж баяр хөөртэй байх болно. Жойсийн хийж байгаа зүйлийг хийх гэж битгий хичээ. Тэр бол чамайг дуудсан зүйл биш. Харин миний чамд өгсөн миний дуудсан тэр зүйлийг л хий гэж хэлсэн юм. Юу гэж Дэв өөрийнх нь үүрэг хариуцлага байгаа. Түнд хийх ёстой зүйлүүд байгаа. Танд ч гэсэн байгаа. Бусад хүмүүст ч гэсэн тэдний хийх ёстой зүйлүүд байгаа гэдгийг та ойлгож мэдэх хэрэгтэй. Бурхан танд юуг өгсөн? Тэр зүйлээ л хий. Хизээч хангалттай биш байна гэдэг худлуугийг дахин өөртөө бүү зөвшөөр. Би айдсын эсрэг зогсох талаар цуврал номлолыг хийж байна. Өнөөдөр маргааш бид хамтдаа айдсын эсрэг зогсох талаар суралцна. Яагаад гэвэл айдсын мэдрэмж бидний амьдралаас хизээч бүр мөсөн алга болохгүй гэдгийг та маш сайн ойлгож мэдэх хэрэгтэй. Библи бидэнд бүү ай гэж хэлэхдээ та юу хийх ёстой байна тэр зүйлээ хийгээд л урагшил. Хэрвээ та айдас мэдэрч байгаа бол түүнд ялагдах хэрэггүй. Хэрвээ энэ мэдрэмжээс айхгүй байх юм бол бид хийж чадна. Эцэст нь бид Бурханыг дуулууртаа дагаж чадна. Харин муу ёрын сүнс бид Бурхан дуулуургүй байгаасай л гэж хүсдэг. Айдас биднийг урагшлуулдаггүй. Айснаас болоод юу хийх ёстой зүйлийг хийж чадаагүй юм шиг мэдрэмж байгаа хүмүүс энд байна уу? Аливаа харцгаая. Тийм ээ. Ийм л учраас бид айдастай нүүр тулах талаар өнөөдөр ярьж байгаа юм. Янз бүрийн нөхцөл айдсын талаарх мэдрэмжийг би хизээч хядаж чадахгүй юм байна. Шинэ нөхцөл байдал байна уу? Аль эсвэл хэцүү нөхцөл байдал байна уу? Эсвэл яахаа мэдгүй нөхцөл байдал байна уу? Аль нь ч байсан би айдсын мэдрэмжээ хянах боломжгүй. Харин айх үедээ би юу хийх ёстойгоо суралцсан. Бурхан намайг юу хийгээсэ гэж хүсэж байна. Би тэрнийг ямар ч нөхцөлд айдсаас олж чичрэх, хөлс гаргах, сэтгэл санааны хямралд орох гэх мэтийн бие махбодоос гардаг бүхий л илэрхийлэл надад байсан ч би итгэж байгаа зүйлээ үйлдэхэл болно. Маш олон хүн айдастай нүүр тулахыг үзэн яддаг. Харин та өөрийнхөө амьдралдаа энэ зүйлийг хийхгүй юм бол муу ёрын сүнстэй нүүр тулахыг амьдралдаа та суралцахгүй юм бол нөхцөл байдлынхаа эсрэг бос зогсохыг та суралцахгүй юм бол заримдаа та хэн нэгэн хүний эсрэг бас зогсохыг суралцахгүй юм бол би танд нэг зүйлийг хэлье. Таны амьдрал улам бүр доройтох болно. Та өөрийнхөө бий болгосон зүйлүүдийн төлөө ажиллагаа хизээж төгсгөл болгож чадахгүй гэж би хэлэх байна. Хүмүүс би нүүр тулахыг үзэн яд. Би нүүр тулахтай их муу гэж хэлдэг. Тийм ээ. Аливаа хүнд хэцүү зүйлтэй нүүр тулахтаа дуртай байдаг хин нэгнийг би бол мэдэхгүй. Харин та хэрхэн зүй зохистойгоор нүүр тулахыг суралцах хэрэгтэй шүү л гэж би хэлмээр байна. Тиймээс Бурхан Аава, энэ орой та бидэнд энэ талаар ярьж байгаад баярлалаа. Энэ хичээл та нарын хүн нэг бүрт хэрэг болох байхаа гэж би итгэж байна. Хүн бүрт энэ үг хэрэгтэй. Надад ч гэсэн энэ үг хэрэгтэй. Тиймээс би эхлээд өөртөө номлож эхэлсэн. Харин дараа нь хүмүүс сонсгож байна. Баярлалаа эзэн минь. Амен. Гитлэл 14-р бүлэг. Израилийн ард түмэн Бурхан эзэн рүү хандан тэднийг Египтийн дарлаас чөлөөлж өгөөч гэж гуйсан. Тэд тэнд боолоод байсан. Тэд нэлээд урт хугацаанд ингэж залбирсан байх гэж би боддог. Бурхан тэднийг чөлөөлсөн. Бурхан тэднийг Египтийн нутгаас өөрийн хүчрхэг мотораараа чөлөөлөн гаргасан. Тэднийг итгэлийн хадан суурь руу эргүүлэхийн тулд Бурхан бүхий л төрлийн гайхамшгүй тэмдгүүдийг үзүүлсэн. Тэд ийм тэмдэг гайхамшгуудыг харсан учраас тэд хизээч Бурханд эргэлзэж, тэнэгэлзэж бас тэд айдасгүй байна гэж та бодох байх. Гэхдээ тэд одоо цүлд байна. Бурхан тэднийг зоригтойгоор улаан тэнгисээр дагуулсан. Библиэд улаан тэнгисээр дагуулan явхаас илүү дүт зам байсан гэж хэлдэг. Гэхдээ тэд тулаанд бэлэн биш байсан учраас сонирхолтой тайлбар шүү. Тэр тэднийг улаан тэнгис рүү дагуулсан. Тэд эргэж харахад Египтийн цэргүүд тэдний араас хөөж байсан. Хэцүү асуудал болон хад болох эзний дунд байгаа энэ байдлыг та юу гэж нэрлэх вэ? Бурхан биднийг үргэлж амархан замаар дагуулдаггүй. Тийм учраас бид яг юу болж байгааг төдийлөн ойлгодгоо. Тийм ч учраас заримдаа бас шудраг биш юм шиг санагддаг. Харин бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Юу вэ гэхээр Бурхан бол Бурхан. Тэрэнд дүт зам байгаа. Тэр ажиллаж байгаа. Амьдралд бүхий л зүйл хүнд хэцүү, үнэхээр хэцүү байгаа ч гэсэн тэр ажиллаа хийж байгаа гэдгийг л та ойлгох хэрэгтэй. Тийм ээ. Бурхан тэднийг амлагдсан газар руу удирдсан. Харин тэр нэг зүйлийг мэдэж байсан. Израилийн ард түмэн амлагдсан газар хүрсэн ч тэдэнд дайсан байх болно. Тэд тэр үед бас л дайсантайгаа нүүр тулахад бэлэн биш байх болно гэдгийг мэдэж байсан. Би ийм үйлчлэл хийдэг учраас би дайсантай таардгүй байхаа гэж та нар бодож байна уу? Сүмийнхээ Магдалины багийн агтаж болохыг хүсдэг хүмүүс энэ тус байгаа. Та нарын зарим нь номлол хийх дуртай байх. Бид бүгдээрээ л өөр зүйлийг хийхийг хүсч байдаг. Харин та нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид амьдралын өөр төвшөнд хүрч байж
гэдэг нь бас шин дайсантай болж байна гэсэн үг юм шүү. Тийм учраас амьдралын ямар нэгэн ахиц дэвшил бүрийнхээ төлөө залбираарай. Харин танд ямар нэгэн зүйл тохиолдоход бэлэн биш байна гэдэг бол үнэхээр мунхаг зүйл юм шүү. Бурхан намайг энэ ажлыг хий гэж дуудах үед би юу хийх, юу суралцах ёстойгоо мэдэхгүй байсан. Харин бид Бурханы авралыг хүлээж авах шийдвэр гаргасан учраас муу ёрын сүнс улаан хивсэн дээр унаад өгчихсөн гэж та бодох хэрэггүй шүү. Энэ зүйлийг бид сайн ойлгох хэрэгтэй. Бид ариун сүнсээр дүүрэх шийдвэр гаргасан учраас, бид 11% өргөхөөр шийдсэн учраас, бид өөрийнхөө төлөө амин хувийг хичээх биш, харин Христэд итгэгч хүн шиг бусдыг ивэж амьдрах шийдвэр гаргасан учраас, бид илүү ахиц хөгжил дэвшил рүү тэмүүлэх цаг мөч бүр, та нар намайг сонсоорой. Бид ахиц дэвшил рүү хөгжил рүү тэмүүлэх цаг мөч бүр муу ёрын сүнс бидний эсрэг арга хэмжээг авч бид айж сандар нуувчандаа эргэж орохыг харахыг хүсч байдаг юм шүү. Тийм учраас та итгэлтэйгээр бат зогсоод хэрвээ Бурхан миний талд юм бол хэн миний эсрэг байж чадах юм бэ? Хэрвээ Бурхан миний төлөө юм бол би хинээс айх юм бэ гэж баттайгаар хэлэхэд суралцах хэрэгтэй. Хичнээн та шаналж зовж байсан ч өөрийнхөө байр суурин дээр баттай зогсох хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Би өнөөдрийн хийж байгаа зүйлээ хийхийн тулд би хүмүүсийн дунд нэр хүндээ алдан шаналж ялаа. Би сүмээсээ хөөгдөн зовж байсан. Эмэгтэй хүний хийж чадахгүй ажлыг би 35 жилийн турш хийж байгаа. Энэ зүйлээс л болж би найз нөхдөд алдсан. Бурхантай харилцаатай байгаа бүхий л зүйл таны махан биед сайн зүйл биш байдаг. Харин эцэст нь энэ бүх зүйл үн цэнтэй байдаг юм шүү. Эцэст нь энэ бүх зүйл үн цэнтэй байх болно. Та өөрийнхөө махан биеийн тааламж, таатай байдлыг л ирж хайх юм бол та сүнсэндээ үнэхээр ялзрах болно шүү. Харин та Бурхантай хамт алхах юм бол таны махан бие төр зур таагүй байж болох юм. Гэхдээ та харин дотоод зүрх сэтгэлдээ илүү их баяр хөөртэй амар тайван байх болно. Бурхныг таньж мэдхээс илүү та Бурхны хүссэн тэр амьдралаар амьдрахаас илүү тийм илүү дээр зүйл гэж үнэхээр байхгүй шүү. Бурхны хүслийн дагуух амьдралыг өвлөхөөс илүү дээр сайн сайхан зүйл гэж үгүй. Үүнээс илүү таныг таатай байлгах албан тушаал гэж байхгүй. Энэ зүйлийг та өвлөхөөс илүүгээр хэнийг нь танд ийм амар тайван баяр баясгалан өгч чадахгүй. Бурхантай адил хэн ч бидний сэтгэлд хүрэхгүй. Харин Израильчууд үнэхээр хүнд нөхцөл байдал донд байсан. Өөрсдийгөө олж авсан юм. Тэд улаан тэнгис тулж ирсэн. Арагшаа арах юм бол Египтийн цэргүүд тэднийг хөөжсөн. Тэдний энэ хэцүү байдлын хариулт бол хаанаас ирсэн тэр газар руугаа буцах байсан юм. Өрөвдмөр. Огт таньж мэдхгүй шин зүйлдээ нүр тулснаас урд өмнө нь зовн тарчилж байсан ч тэр газар руугаа буцахыг тэд илүү дээр гэж үзэж болох байсан. Таньж мэдхгүй, огт мэдхгүй зүйлтэйгээ нүур тулах айдсын улмаас маш олон сая хүн хүнд нөхцөл байдалд орсон. Бид өөрчлөлтийн төлөө босгогдсон. Бид Бурханаар өөрчлөгдөж, цэвэрлэгдэж, шин бүтээл болсон. Бид энэ зүйлийг хүсэн тэмүүлэх ёстой, хүсэмжлэх ёстой. Гэхдээ бид шинчлэгдэх, сэргээгдэх, шин болохоос айдаг. Та өөрчлөгдөх айцаа даван туулах ёстой. Хизээч урд өмнө хийж байгаагүй зүйлээ хийхээс айна гэдэг нь сайн зүйлээ хизээч болохгүй гэсэн үг биш шүү дээ. Тийм учраас би та бүхнийг Израильчуудын байсан нөхцөл байдлыг сайн бодож үзээсэй гэж хүсэж байна. Таны өмнө улаан тэнгис байна. Ардтан нь Египтийн арин байна гэж та бодоорой. Маш олон жилийн туршид боолчлолд байсан Египтээс та арайхан чөлөөлөгдсөн байгаа шүү дээ. Ийм үед та юу хийх вэ? 13 дугаар ишлэгийг харцгаая. Мосе арт өмнөд бүү айцгаа, бат догсож, баттай, итгэлтэй, гуйвалгүй, эзний авралыг харцгаа. Тэр өнөөдөр энийг та нарын төлөө гүйцэтгэх болно. Яагаад гэвэл өнөөдөр та нарыг харж байгаа Египтчүүдийг та нар дахин хизээч харахгүй. Бат зогсож эзний авралыг харцгаа. Айх гэдэг үг нь гүх, эсвэл нислэг хийх гэсэн утгатай. Тийм учраас хэрвээ бид айх юм бол бид нүур тулах ёстой зүйлээсээ байнга л зүхтах хэрэгтэй болдог. Бурхан тэднийг таньж мэдгүй шин зүйл рүүгээ урагшаалхахыг хүссэн. Бурхан тэднийг шаналн зовлонгоо хангалттай тооцоод
Тэр ч бүхэл ирсэн газар руугаа буцснаас энэ улаан тэнгис рүү ороод живж өгсөн дээрэ гэж хэлээсэ гэж хүссэн. Бурхан тэднийг зоригтой, хүчтэй байгаасаа гэж хүссэн. Тэр биднийг ч гэсэн зоригтой, хүчтэй байгаасаа гэж хүсдэг. Тэр бат зогсоо гэж хэлсэн. Энийг сонирхолтой тушаал гэж би боддог. Яагад гэвэл айдас биднийг нөмөрсөн. Бидний оюун санаа зөвхөн нэг аимшигтай зүйлээс нөгөө аимшигтай зүйлийн талаар бодож байгаа тэр үед бидний хийх ёстой хамгийн ихний зүйл л сэтгэл хөдлөл. Бас айдаснасаа гараад өөрийнхөө бодож байгаа зүйлийг орхиод Бурхан энэ нөхцөл байдалд юу хийж байна гэдгийг зүрх сэтгэлээсээ асуух явдал юм. Та нарын зарим нь амьдралынхаа хамгийн зөв байран дээр ирсэн байгаа ах. Харин магадгүй зарим нь телевиз үзэж суугаад хүмүүсийн зарим нь ч юм уу амьдралынхаа яг ийм хүнд үед хад болон хэцүү нөхцөл байдлын дунд ирчихсэн байгаа мэт санагдчихэж болох юм. Египтийн айрам бас улаан тэнгис хоёрын дунд та зогсож байгаа мэт санагдчихэж болох юм. Таны бүхэл сэтгэл зүрх боснож үүмэлэгдсэн. Оюун санаатай докторгүй болчихсон. Та бүхэл найзуудаа бараг юу хийдгийг нь ч мэдэхгүй. Найзуудаа хүртэл дуудаж өөрийнхөө юу хийх ёстойг асууж яж болох юм. Үн шиг үр ашиггүй зүйл гэж хаах вэ? Би яг юу хийх ёстой вэ? Яна би юу хийх юм болоо? Юу хийх ёстой вэ? Та тэднээс ингэж асуудаггүй. Тэд өөрсдийнхөө юу хийж байгааг ч мэдэхгүй юм чинь таны юу хийх ёстойг бас л мэдэхгүй шүү дээ. Харин бид Бурханаас л баг зэргийн зөвлөгөө авах хэрэгтэй. Бид бат зогсох хэрэгтэй. Бид Бурханаас үг авах хэрэгтэй. Тэгээд Бурхан бидэнд юу хийгээрэй гэж хэлж байна. Тэр зүйлийг хийх хэрэгтэй. Тэгхийн бол бид Бурханы авралыг тэр бидний төлөө ажиллаж байгаа юм байна гэдгийг харж болно. 15 дахь ишлэл дээр эзэн Мосед чи юунд над руу хашгирна вэ? Би дараагийнх нь үгэнд их дуртай. Урагшаа яв гэж Израилийн хүүгүүдэд хэл. Юу гэж? Энэ бол өнөө орой танд хэлж байгаа Бурханы үг байна. Урагшаа яв. Урагшаа яв. Урагшил. Арагшаа буухаар. Арагшаа битгий зүхт. Битгий арагшаа хар. Урагшаа яв. Та ямар нэгэн зүйлийг хийхээр санаа төрж хийж эхлэхэд таны зам бартаатай хэцүү байсан ч гэсэн урагшаа яв. Ямар хэцүү бэрх байсан ч гэсэн Бурханы хэлсэн зүйлсийг би хийх болно. Хэрэг цаг хугацаа зарцуулсан ч гэсэн Бурханы хэлсэн зүйлийг л би хийнэ. Хэрэг үн өртөг төлөв байсан ч гэсэн Бурханы хийгсэнийг л би хийх болно гэсэн хандлагыг та өөртөө аваарай. Бурхантай хамт урагшлаарай гэж би өнөө орой таныг ятгамаар байна. Энийг л би та нараас гуйж байна. Би гуйж байна. Хизээч битгий бууж өг. Үнэхээр хэцүү байсан ч гэсэн таны өмнө улаан тэнгис, артд нь Египтийн айран байгаа юм шиг нөхцөл байдал байсан ч гэсэн та битгий бууж өгөөрэй. Харин Бурхантай хамт урагшаалахаарай. Би та нараас гуйж байна. Битгий бууж өг. Бурхан таныг хэн байгаасаа гэж хүсдэг. Тэр хүн байхын төлөө бүх хүчээ даачил. Тэр таныг хийгээсэй гэж хүсдэг. Бүхий л зүйлийг хий. Таныг аваасаа гэж хүсдэг. Бүхий л зүйлийг бас хүлээж ав. Та нар Бурхан талархал өргмөр байна уу? Аамен. Гуйж байна. Гуйж байна. Битгий бууж өгөөрэй. Надад зөндөө олон айдас байдаг. Олон эргэлзээ, өөмөрсөн зүйлүүд миний дотор байдаг. Одоо бол би амар тайван баяр хөөртэй байна. Би амьдралынхаа өдөр бүрт би баяр хөөртэй байдаг. Энэ намайг хаана байсан тэр бигээс өөрчлөгдсөн гэсэн үг биш. Харин би баяр хөөртэй байж сурсан юм. Би хэрхэн яаж амар тайван байхыг бодож, ямар их бодлон дотор байгаагаа харж амар тайван байхыг хүсэн хүлээдэг байсан. Та нар дотроос хүнээс айж чимээд санаа зов эргэлзэж, шаналд залхаж байгаа хүмүүс байна уу? Тэгэхээр Бурхан бол хүнийг дахин шүтдэг бай. Энэ Бурхан надад ямар нэгэн зүйлийг хийж өгөхгүй гэсэн үг биш. Бас цөөхнийг сонгодогч гэсэн үг биш. Бурханы амлалтууд бол хэн тэрний амлалтыг хүсэж байна? Тэр бүх хүмүүст зориулагдсан юм. Хэн бүхэн Бурханы амлалтуудыг зүгээр нэг авахгүй, харин Бурханы амлалтуудын шаардлагуудыг биелүүлдэг. Хэн бүхэн эдгээр амлалтуудыг авдаг юм. Бурхан биднээс шаарддаг. Гэхдээ нэг сайн мэдээ бол та өөрийнхөө хүчин чармаалтаар тэдгээр шаардлагыг биелүүлгэж Бурхан танаас хүссэн бүхий л зүйлийг биелүүлэх тэр хүч чадлыг тэр өөрөө өгдөг юм. Харин та өөрөө энэ зүйлээс зогтохгүй бол шүү дээ. Шүүгчид 7-гийн 2-ыг харцгаая. Тэд түнд хэрэгтэй шүү дээ гэж нэгэн бодож байна уу? Магадгүй та одоо дахиад энийг сонсох юм бол ингэж бодож болох юм. Тийм ээ, би амьдралын өдрүүдээ өөрөө төлөвлөдөгч болоосай. Тэгэхээр та яагаад өөрийнхөө төлөвлөгөөг өөрчилж болохгүй гэж? Тэгээд та өөрийгөө хойш тавьж энэ өглөө энд байж яагаад болохгүй гэж
Та би ажил руугаа явах ёстой гэж хэлэх баха. Та нэг өдөр амралт авч болно шүү дээ. Харин өвдөөгүй байж өвчний чөлөө битгий аваарай. Өвдөөгүй байж өвчний чөлөө авчихдаг хүмүүс байдаг. Худлаа яриад өвчний чөлөө авангуудаа Христэд итгэлийн талаарх конференцэд ирээ суудаг. Заримдаа ийм хүмүүсийг би барьж аваад бүхий л янз бүрийн зүйлс нь унаж дуустал сэгсэрхийг хүсдэг. Харин та нэг өдрийн амралт авч байгаа бол тэгэхээр би нэг өдрийн чөлөө аваад нэг эмэгтэй номлолчийг сонсох гэсэн юм аа. Ягаад энийг хүсэж байгаагаа ойлгохгүй байна гэж хэлж болно. Тэгэд юу олно гэж та амьдралдаа бурхнаар үсэж цангаагүй бол та хийх ёстой альва зүйлтэйгээ нүүр тулах хүртлээр та дахиад л нөгөө уулаараа дахин нэг удаа тэнэх болно гэж би хэлмээр байна. Шүүгчд номын 7 дугаар бүлгээс бид их сонирхолтой нөхцөл байдлыг олж харнаа. Гидеон бас түүний цэргүүд нь бурхантай хамт нэгэн тулаанд орохоор бэлтгэж байсан. Гидеонд 32 мянган цэрэг байсан. Харин бурхан Гидеонд хандаад 2 дугаар ишлэлдэр чамтай хамт байгаа хүмүүс нь миний хувьд Медианчуудыг Израилийн гарт өгөхөд хэтэрхий их олон байна гэж хэлдэг. Хэрвээ та дайнд орох гэж байгаа бол олон цэргүүдтэй байх тусмаа л сайн гэж бодох байсан. Харин бурхан энэ дайнд ороход цэргүүд чинь дэндүү олон байна гэж хэлдэг. Яагаад бурхан ингэж хэлсэн болоо? Юуны төрөнд тэд ялсан нь тэд олуулаа тулдсан учраас биш, харин бурхан тэдэнтэй хамт байсан учраас гэдгийг мэдүүлэхийг хүссэн. Энэ хэсгийг би бүхэлд нь номломооргүй байна л да. Харин энд би нэг хэсэг зүйлийг л хэлхийг хүсэж байна. Тэгээд бурхан Гидеонд хамгийн түрүүнд хийх ёстой зүйлийнхэн талаар хамгийн түрүүнд би чамайг айж байгаа хүмүүсээс салаасаа гэж хүсэж байна гэж хэлсэн. Чиний айрам дотор ийм олон айцтай хүн байхад чи тийм ч их зүйлийг гүйцэлдүүлж чадахгүй шүү дээ. Энэ олон жилийн туршид би энэ үйлчлэлийг хийж хүмүүстэй ажиллаж байхад бүхий л зүйлээс айж яадаг, аюулгүй байдлыг мэдэрч чаддаггүй хүмүүстэй ажиллахаас илүү бэрхшээлтэй ажил байдаггүй. Яагаад гэвэл та тэднийг байнга л тайвшруулж урагшлуулахыг хичээж. Та өөрөө хийх ёстой зүйлээ хийж чадна гэж мэдэрч байгаа шиг тэднийг ч бас чадна гэж ятгах урамшуулахыг хичээх болдог. Тиймээс бурхан чиний хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол тулаанд орохоос айж байгаа хүмүүсээс салаа гэж хэлсэн. Их сонирхолтой шүү. 32 мянган цэргээс 22 мянга олж цөөлдөг. Энэ бол тийм ч сайн тоо биш шүү. Бид ямар ч төрлийн номлолыг авч сонсох юм бол айхгүй байх талаар бид сонсох боломжтой. Жилд хамгийн багаарч бол бид энэ талаар сонсч л байдаг. Яагаад гэвэл айдас бол сатаны мастер сүнс юм. Хүмүүсийг айдсаар дамжуулаад хяналтанда байлгахыг хичээж байдаг. Маш олон муухай муу ёрын сүнс байдаг. Тэд бүгдээр өөр өөрийн үүрэг хариуцлагатай. Харин айдас бол муу ёрын сүнсний ашигладаг мастер сүнсний нэг гэж би боддог. Би өмнө нь хэлж байсан шүү дээ. Та нар энийг сайн ойлгох хэрэгтэй гэж. Харин бурхан биднийг өөрт нь итгээсэ. Зөвхөн итгэлтэй байгаасаа л гэж хүсдэг. Ямар ч хэсэг итгэх хэрэгтэй. Хэр хугацаа зарцуулах байсан ч итгэлтэй бай. Бурханы дотор итгэлтэй байдлаа хадгалсаар л байгаасаа гэж бурхан хүсдэг. Итгэлгүйгээр бурханд таалагдах боломжгүй. Харин бидэнд итгэл байгаа бол бид хөгжилтэй байж чадна. Итгэл үргэлжил сонирхолтой байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр энгийнүүдээр харах юм бол хийх боломжгүй зүйлийг бид бурханд итгэх итгэлээр хийдгээ гэсэн үг. Итгэл нь бурханыг ажиллах үе таалгыг нээж өгдөг. Та цаг үргэлж хэн нэгний төлөө итгэлээр залбирдаг бол тэдний амьдралд нь ямар нэгэн зүйл хийж өгөх үе таалгыг бурхан танд нээж өгдөг. Тэр хүмүүсийн амьдрал бурхан ажиллах боломжийг тэд өгөхийн төлөө асуудал бэрхшээлтэй байгаа хүмүүсийн төлөө тэр хүмүүсийн төлөө хэрхэн яаж залбирахаа мэдэхгүй байсан ч гэсэн та залбирсаар байгаарай. Төрсөн хүмүүсийн төлөө тарчиг хомс амьдарч байгаа хүмүүсийн төлөө залбираарай. Хэрхэн яаж залбирах талаараа та мэдэхгүй байгаа ч гэсэн таны залбирал хэрэгтэй хүмүүсийн дэлхийд дүүрэн байгаа шүү. Хүмүүсийн төлөө залбирах үйлчлэл бол үнэхээр чухал үйлчлэлийн нэг учраас та үргэлж залбираарай. Таны залбирал Бурхныг таньж мэддэггүй тэд өөрсдөө үе таалгаа хэрхнээхээ мэдэхгүй байгаа хүмүүсийн амьдрал Бурхан ажиллаа хийх үе таалгыг нээдэг юм шүү. Айдас бол сатаны мушгин гуйвалсан итгэл. Бид айх үед Бурхны юу хэлснээс илүүгээр бид сатаны хэлсэн үгэнд итгэж эхэлдэг. Гэхдээ бид энийг хүсдэггүй. Харин оронд нь
Бурхан бидний амьдралд ажиллах үе таалгыг нээж өгөхийг хүсэх хэрэгтэй. Зөвхөн Есүс Христэд итгэгч хүнд л айдсын эсрэг хандлага байдаг. Энэ тэдний дадал болсон байх ёстой. Би айхгүй. Хэрвээ танд айдсын асуудал байгаа бол та энэ үгийг өдөрт 100 удаа чангаар өөртөө хэлээсэй гэж хүсэж байна. Та арслан мэт зориг зүрхтэй болох хүртлөө өдөр бүр энэ үгийг өөртөө давтан чангаар хэлээрэй. Бурхны хэлсэн үгийг чангаар хэл гэж би яагаад хүмүүс зөвлөдөг вэ? Хүмүүс бусдын хэлсэн үгнээс илүүгээр өөрийнхөө хэлсэн үгийг илүү их сонсож итгэдэг учраас би тэгж зөвлөж байгаа юм. Би энэ зогсож байгаа та нарт бүү аа гэж хэлж байна. Та нар энэ үгэнд итгэж байгаа. Харин та нар өдөрт 100 удаа өөртөө зориулаад би айхгүй. Би айхгүй гэж өдөр бүр хэлэх тусам энэ үг танд хүч чадал, зориг өгөх болно. Бурхантай санаа нэгтгэж суралц. Бурхны хэлсэн үгийг чангаар хэлж, муурын сүнсний хэлж байгааг зогсоо. Тэгэхээр хэрвээ бид Бурхан бидэнд ямар их хайртай талаар үнэн сэтгэлээсээ ойлгох юм бол бид ямар ч эргэлзээгүй бас айдасгүй амьдрах болно. Тиймээс бид зоригтой байж айдастай нүүр тулах хэрэгтэй. Үнэхээр ивэлтэй байх болно шүү. Бурхан таныг ивэх болтугай. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Итгэл найдвараар дүүрэн амьдрахад тань Joyce Meyer-ийн Итгэл найдвараар ирээдүгөө хар товхимол ном танд туслана. Хэрвээ та энэ номыг бэлэг болгон авахыг хүсвэл өөрт боломжтой бүхэл хэлбэрээр бидэнтэй холбогдоорой.